Эхлээд лаага унтраа. Дараа нь амийг унтраа. Энэ лааны гэрлийг унтрааж хаад харамссан ч дахиад л асаан үз. Харин энэ амьд эрдний туяа өнөд цацрашгүй гэрлийг үрд үгүй болгож унтраасан хойно дэлхий дээр дахиад энэнийг асааж чадах хормтой төрөхгүй биз. Үндсэн мөчрөөсөө салсан сарнай цэцэг хаддаг шиг үгүй болон чи. Ариун амьсгал. Чи минь дахиад нэг ам алдаад ч энэ хэвээрэн байгаарай. Би чамайг боож алаад алсан хонон дурлалдан болж галзуурна. Залхтаа ч гэсэн инэрэн байдаг тэнгэр шиг лөвсөн урсгасаар чамаагаан би цаазлна. Сайн байцгаана уу эрх мөн үзэгчдээ. Та бүхэндээ золгон ирж байгаа шинэ оны дүүрэн мэндийг айлдгая. Дөнгөж сая тайзнаа дэлхийн сонгодог урлагийн тех тусмаа сонгодог эмгэн нэлт яриан жүжигийн нэрт мастер Английн Уильям Шекспирийн 5 алдартай эмгэнэлт жүжигийн нэг Отелло жүжигийн гол баатар Венецийн мор Отелло Морилло. Алдар зохиолч маань нэгэнтээ бид хэн гэдгээ мэддэгч хэн байсан эсхэн мэдэж чаддаг билүү гэж хэлсэн байдаг. Монголын театрын тайзнаа агай их мор Отеллог амьлуулсан агай их хүний өмсөж байсан малгай миний өмнө байна. Энэ хүн хэн бэ? Тогтсон уран бүтээлийг нэг л өдөр чиний зүрхийг байгалийн замаар цогсгөл яг цогсон. Тэрээс энэ бүтээл амжиж хийгээд одоо дамбуганаад ингэснээр л одоо дамбугаа намайг одоо уран бүтээлд их том юм даа гэсэн. Жирийн жолоочоос тэгтсмээр гал командын жолоочоос энэ хариун сүмд яаж морилсан юм болоо? Энд яасан хэлдэг. Одоо гал командын дарга нь манай Эренцнэр багшийн гэр бүлийн нөхөр нь байсан. Тийм учраас Эренцнэр багшийг бөмбөрийн ногоон цатвал хүргэдэг байсан. Жолооч нь. Тэгээд л хардаг байсан. Ингээд Эренцнэр багш авахсан жүжиг дундуур нь ороод л хүлээгээд л хараад л тэгэл жүжигчин гэдэг чинь ямар сайхан юм гэж бодоод тэгэл хүн амтан хүндэтгээд л Эренцнөр гэдэг чинь нэх гоё юмхтай гараал хийдэг. Бишрээд л тэгэл ингэж бас тэгэл ер нь урлагт татагдсан да бэ гэж гомсрын багш юм ярьдаг байсан юм аа. Чимэд тосор багшийн цогсоо зайг ажилдаг их ажилч амьдралыг ярахаа ажигладаг. Тэрэндээ нэвтрэн урж чаддаг. Тэр их оролдлого Лусан болдгийн лусангоо ямар ч жижигхэн дүрийг мөртөө заавал хүндний сэтгэл мартахдахгүйгээр бүтээж чаддаг. Миний багш Сэрэн Дулан багшийн цогтой, золбоотой ямар ч асуудлаар шантрахгүй давшин орж чаддаг. Энэ гайхамшигт зүйлүүд энэ бол манай жүжигчдийн одоо гайхамшигт замнал юм. Өөрийгөө энэ үед их азтай хүн гэж боддог. Эдгээр уран бүтээлчдийн алтан мутраар дамжиж би өнөөдөр урлагийн ажилд орсондоо их баярлж авдаг. Тэнд манайхны бас нэг садангийн хүн жүжигчин байсан байна л дээ. Ер нь нэлээд ойрхон аюурын цэрэнд эндвгүйд жүжигч одоо сүүлийн үед ингэх гээд байсан юм гэдэг кинон дээр тоглол тэгэл нас барсан юм. Тэр хүн энэ манай дөө адуунд хэрэмгийн чадах юм байвал авьяас байвал яг орогдоо гэж тэгээ нэг хар ажил хийгээл явдаг байсан. Дагалдан жүжигч нарч тоож аваагүй гэдгийг.
Тайз гэдэг бол хүн шороотой хутлаараа гişмгүй тийм ариун дагшин орчин. Ариун сүм юм театр өөрөө тийм ээ. Тэгэхээр энд орж ирсэн хэмбгуанч бай. Ямар ч их авьяастан, ямар ч их сууд хүн бай заавал аюудаг, биширдэг, өвдгөн чичирдэг гэдэг. Гомсронгооч бас энэ агуу их тайзанд гарч ирсэхдээ бас сандарч байсан баг та. Яасан бол гамыга тий Гомсрон багш 1942 онд улсын төв театрч жүжигчнэр орсон. Тэгээд тэр анхных нь тоглосон дүр бол Мантгач Цаатан. Баастгаа Цэдэн жоо хоёрын. Тэгээд Мантгач Цаатан тэгээд Түүхэн Баатарлгийн 40-од он тавигдсан том жүжигүүд байдаг. Тий. Мантгач Цаатан, Цогийн Эдэрнас, Хатанбаатар, Магсаржуу, Амар санаа, Талынбаатрууд тэгэл Шарааголын 3 хаан тэгээд ийм нэгэн хаан байж гэж. Энэ Монголын театрын нэг оргил үе 1940-од он. Энэ үед бол Гомсрон багшийн театрт орж ирсэн бол өөртөө ч бөгөөд Монголын театрт их юм аз завшаантай юм хэрэг болсон байдаг. Тэгээд ч одоо өөрөө дурсч ярьдаг да. Тэгээд Мантгач Цаатан анхны миний жүжигчин болох замыг заасан юм. Тийм болохоор би том охиндоо Мантгай гэж нэр өгсөн гэж. За Мантгайчт хоёр драмын эрдмийн театрт энэ сайхан өргөөнд ирлээ. Тэгээд энэ өргөөнд орж ирээгүй бас хэсэг хугацаа өнгөрсөн. Та сая бас өдөр орж иж байхдаа хэлж илээ. Драмын театр манаас их өөр болсон байна. Таны бага нас бол яг л энэ театрын энэ тайзны араар ингээл энэ коридороор л өнгөрсөн бах та. Энэ театрын өдөр орж ирэх удажээ. Утсан минь аваас хойш бол ер нь нэг орж ирсэнгүй шүү дээ. Зүгээр аваагаа байхад бол үргэлжил аавтайгаа хамт цуг явдаг. Одоо жүжигний үздэг. Жоох байсан чинь прогон хийж яхад зэрэгтэн сууж яадаг. Тийм байсан биш үү? Миний ээжтэйгээ авахсан зураг байдгийг. Тэрэн дээр одоо юуны Баатрын малгай өмсч бамбай барьчихсан одоо юу сэдэн барьчихсан тийм хөөрхөн зураг байдгийг. Одоо тэр Мантгай Цэцэн хатангийн одоо тэр хувцсыг одоо яг адилханаар юу яаж дүрсэж хүнээр оюулж тэгээ надад өмсчихсэн байлээ. Тэр гоё нүмерг энэ тэр. Гомсрон багш өөрөө ярьдаг. Өөрт нь оноо чугаарсан орой л ерөөсөй байхгүй. Би хизээ нэгэн цагт тоглоно гэл тэр бүх оройлуудыг өөрөө бэлдсэн. Өөр юм болгоцсон. Тий. Өөр болгон дээр ажилласан. Дүрд. Тий. Тэгэл яг ер нь би өөрөө л ярьдаг байсан. Би 10 жил цалингуу явсан юм да гэж ярьдаг л байсан та. Тэгэд 10 жил тэгж явахтаа болвол тэр үнэхээр 1955 онд отел тоглох нөхцөлөө болоо тэр 40-од онд л бүрдүүлсэн юм байгаа байхгүй. Тэр нэг ийм нэг хаан байж байгаа тэрнээс хойш Монголын театрч адилхан киноч адилхан нэг тийм нэг юм завсрын уналтын их хаашаа нэг тийм үе байсан шүү дээ. Ер нь кино адилхан 55 онд тогтсон үе болцсон байсан. Шекспир орж ирснээр Монголын театр амь байна уу? Ямар байна гэдгийг сорилт бол одоо энэ отел гэж үжиглэн анх эхэлсэн байгаа шүү дээ. Түрүү өөрөө ярьлаа. Шекспирийн 5 оргил таргадын 4-т нь тоглосон гэж. Тэгэхээр энэ бол зөвхөн нэгт нь тоглосон байх л гайхам шиг. Тэгтэл 4-т нь тоглож байна гэдэг чинь 400 жилийн ажиллах гоё. Нэг жүжиг тэрдээ бас гол дүрдэн шүү. Тоглоно гэдэг бол 100 жилийн хөдөлмөр. Гомсрон багш бол 400 жилийн хөдөлмөрийг 4 жүжигээрээ хийсэн. Яг харамсалтай нь Магбет жүжиг 2001 онд тавигдлаа
тэрэнд орж чадаагүй юм байна. Тоглох тэгээд өвгөн сэрүүн байсан тийм. чадах байсан. Тэгээд тэр 5 тоглолцсон тавланд тоглочих юм байсан байхгүй. Отелийн отель, Лир бангийн Лир. Тэ одоо Гамлетийн Клавди, Ричард 3-ын Ричард банк гэдэг ингээд бүх 4 гол дүрдэн тоглосон байгаас. Тэгэхээр юу Гомсрон багшийн одоо би боддгийн л да жүжигчин дүр бүтээх өөрийн аргатай. За яг нэг систем байна тийм ээ одоо систем гэж ярина тийм. Тэгээд дүрийг бүтээх гадна талаас нь дүрийнх нь гадаад төр төрх өөртөө бий болгосон тэр дүр зурглаас дотоод ертөнц рүү хандаж дүр бүтээх гэж нэг байна. А эсвэл одоо дотоод мөн чанараас нь ургуулад гадаад төрх байдлын илэрхийлэх гэж нэг ийм хоёр зам байгаад байна л түгээмэл. Тэгэхээр Гомсрон багш бол тэр гадаад төрх байдал тэр бүх ертөнцөөс нь дотгошоо хандаж ингэж дүр бүтээдэг байсан ийм жүжигч. Агуу чайлын чимэд орчуулж агуу их сангаж одоо Гендон багш тавьсан тэр отель 55 он. Тэр Монголын сонгодог урлагийн одоо анхны босго Монголын театрын урлаг архив дэвжихийг үүд байжээ гэж. Тэр анхны Дездемон бол Монгол улсын ардын жүжигчин одоо чимээдийн дуулсан. Мөн Сэр Чандгаа. Сэр Чандгаа залуухан Дездемон. Долоосронгоо жаха нас агсан хойно ахим настай ингээд тоглосон. Тэгээд би боддгийн Сэр Чандгаа залуухан сайхан жүжигчин театрт ороод ягуу тэгээд туршлага багтай долгорсронгоо бол туршлага суудсан. Одоо олон жүжигт олцсон туршлага суудсан том жүжигчин байсан баха гэж боддог. Тэгтээ Сэр Чандгааг бол хамгийн гоё, үзэсгэлэнтэй гоё Дездемон байсан гэж олон одоо хүний амнаас би бол сонсч ирсэн. Энэ хоёр хүн хоёулаа бурхнаас заяасан хоёр сайхан одоо хос байсан. Хоёр удаа гэрүүл болж ханижлна. Хоёр удаагийн ханижлна. ертөнцийн мөнхсийг үзээд хоёр өнчин хүүхэдтэй. Гэ арга байхгүй нэг нь яг өөрийн том гэрүүлийнх нь хамгийн анхны гэрүүлийн эцэг их хүүхдийн аваа явуулсан гэсэн амар сайхан гэж одоо нэг үгэн биелтэй. Дараагийнх нь яг нэг жаахан төрийн улгаснатай намайг авцгараад ээжтэйгээр тэгэл хотод орж ирж одоо үргэлж намайг дагуулж байсан. Миний ээж Яндынгийн Дунгааж өгд эмэгтэй байсан. Тэгээд цахилгаан холбоонд холбоочны ажил хийдэг байсан юм байлээ. Тэгээд би ээжээсээ 21-тэй байхад нь ээжээсээ төрсөн. Ээж минь өнгөрөөл ээжээсээ ихэр жоохон үдчихсэн юм байлээ. Дөнгөж одоо мүлхэж ийсэн. Тэгээд тэрнээс бас энэ сайхан хантай болж энэ 6 одоо бараг хоорондоо жилгүй шахав 6 охин төрүүлж сайхан өнөр өтгөн айлуулдаг. 2-3 гэрээрээ бөөнөрөл хоорондоо одоо холдож явдаг. Эмээж гээд манай мөнх шийж байдаг болохоор тийм айл байлаа. Миний дүүнэрийн ээж шүү дээ одоо. Айгүй сайхан хүн байсан. Үнэхээр сайхан хүн байсан. Сайхан хань байсан. Мундаг одоо жүжиглчдэг, дуулчихдаг тийм ээ. Тэгээд надаа бол яг охин шигээр яг төрсөн охин шигээр ханддаг гэсэн. Би бинтэйгээ харьцаж байгаа харьцаа. Айгүй их тийм би бинийгаа хүндэлсэн. Нам дуугаар айгуугаа тийм хүндэтгэлтэй би бинтэй хамтдаг байсан. Манай ээж бол аавыг бол маш их тийм ажлыг ойлгож тий шөнө ороо ирдэг тийм сэтгэл хөдлөлтэй ажил хийдэг тийм бүрэн дөрөв ойлгож янз бүрийн асууж янз бүрийн хажуудлаас нь
өгүүлж тийм юмсаа баг. Сэр чандаг чинь одоо гомсор магш ингээд нотогч. Ингээд байн шаардсан. Ингээд мах хишгэлцсэн. Юурээс өдрийн хоолыг хийгээд явуулдаг. Тэгээд олон сайхан өрүүдийг урлаг төгсөн. Гомсор магш бэлдсэн. Одоо мантахаас ахуулаад энэ дуур үжгийн сонгодог үжиг. Балет юм шүү дээ. Төгөлдөр хоорон. Манай энэ жавхлан бай. Төгөлдөр хоорон багш чинь. Багш тий жавхлан. Хамгийн баг нь одоо бүжигч шүү. Бүжигч. Японд хүртэл одоо очиж бүжгийн багш хийж шүү. Төмөн голын шавнартайгаас гадна одоо төрсөн мөр хүүхдээ хүртэл урлаг төгссөн ийм мундаг хүн тийм. Ялангуяа сэр чинтгчүүд Монголын чатрын урлагт энэ сайхан өрүүдийг төрүүлж өгсөн. Дээрээс нь энэ сайхан алдартай хүний бүхэл амьдрал өөрийнхөө амьдралыг золиослоод энэ хүний төлөө хоол унд бие ёстой бүгдийн сайхан авчихсан. Түрүүнд өөрөө ярьсан чи би баг ирнэ нулим сунахлаа гэж байлаа. Ямар сайхан хань байж вэ? Тэгэхээр урлагийн хүний ар гэдэг бол ийм л байж. Ийм л байх. Саад хүн амжилт. Тулдаанд хүн найдвартай арга талгүйгээр ялт байгуулж болохгүйсэн тэр мундаг үгийн амьд жишээ тэр хүн юм биш. Өөрөө өнөөдөр гавьяач юм ардын жүжигчин болчихсон. Гэтэл үгүй. Зөвхөн гомсор Монголын урлагт бэлдүүлсэн. Араас нь бүх юмыг хангаж өгчээсэн. Ямар гоё. Ингэж яасан улс их орны төлөө бүхэл бие сэтгэлээ зориулсан хүн бол сэр чандаг. Хоёулаа хэрт босдог. Тэгээ ингээд өглөө биднийг унтчихад нэг гоо ингээд хоол үнэртэл тэгэл сэрдэг байхгүй би. Тэгэхэд ээж хоёр алхтүүнээ босцсон. Ээж гоё хоол хийцэн. Аав нь бол өглөө 6 цагт босоод яг 2 цаг тасгал хийдэг гэсэн байхгүй би. Тэрийг бол бүр 80 гартлаа хийсэн. Ер нь бол бурхан болтлол хийдэг гэсэн. Тэгээд ийм хүн түнд гантайлууд өргөөл яг бүтэн 2 цаг тийм биеийн тасгал хийдэг. Би их гоё авч явдаг. Зарчимтай буруу зүйлийг ерөөсөө явуулахгүй. Танарч яагаад байгаа юм чи? Яагаад чи ажил тусалцсан чи? Яагаад хоцорж ирж байгаа юм? Амьдралдаа хоцорж ирж үзээгүй. Амьдралдаа чатрын тайсан дээр чат доторхтой бусад арх үнэртүүлж үзээгүй. Ажил тусалж үзээгүй. Ийм л хүн. Ийм л хөдөлмөрч хүн. Одоо манай чатын жүжигчид хойч үе минь ийм л байх ёстой. Байгаасаа билээ. Байгаасаа билээ. Одоо ч гэсэн ингээд чатруудыг үзэхэд тунгалгаар соцруулмарч гэдэг юм уу? Манай ган хоёгоос яг уншуулж гэнэ үү? Очиж уулзалт хийлгэж гэнэ. Үгүй. Их том усууд яваад байдаг. Тэгээд гомсор мөгчийн өдөр ороо тоглолт бол харихгүй шүү. Харихгүй. Тэгээд өрөөн дээр бол өдгөө хэрэг ванжаго зайл цаашаа гал тэнд чинь ингээд эднэртэй сургууль гэдэг дуудна тийм байна. Тэгэхээр зүгээр нэг өдгөө хэрэг ванжаго гэдэг нэг үг нийлж байгаа юм шиг тэгдэг. Тэгдэг байсан. Хоодо гэдэг бол хөндөө байх хэрэгтэй. Тэгдэг байх юм. Шивээс зохицуулах хэрэгтэй. Хөрөх хэлбэл доороос огчноос амьсгах хэрэгтэй. Өдгөө хэрэг ванжаго гэх мэт цаашаа хараад буруу хараад гомсор мөгчийн ингээд тачаан хүн нэг тэр 20 дугаар яриатанд дуулдаг. Хойш хараад ирж байгаа шүү. Шивгэнж ягаад буруу хараад. Тэгэж энэ техникийг гайхамшигтай эзэмч тайз хэлээрээ нэг техник. Тэнгэрийг би гомдлоосон байж болох юм аа. Тийм ч байдаг. Тэгвэл толгойр өмнө хараал цэцлийн бөөнөр нь буулгаж ядрах зүдрэх хоёроор намайг талаас нь хашид ажил албагүй шандаж болох шүү дээ. Тэгээ улсууд ч гэсэн ярьдаг байсан. Тэгээд ателийг тоосны дараа гомсронгой 1-2 цаг лавд тэр дүрээсээ хэмээ тэр актер одоо трагический тийм юмтай дүрээсээ гардгүй байсан гэдэг юм байлээ гэж ярьдаг байхгүй би зүгээр сонссон. Тэгээд ателийг үзсэн. Ателийг үзсэн чинь өчиргүй уйлаад уйж гарч ирсэн шүү дээ би. Тэгээд юу тэр миний аав тийм тайзан дээр тоглож байгаа тэр юу яаж тэр ерөөсөө надад ерөөсөө бодогдоог. Батун чинь яадаг? Амт адгийн муу навшид чихм яасан хэлэх вэ? Одоо хэд яг жишээ хоёр хацар минь удаага дарахны хөргөр үдээд гэсэн дүүг шиг болгож байна.
Тунгаа маань ярих гэж яагаад байгаа шиг үе үе. Ярих дэжлэн маань ярихгүй бол бид дэжлэн маань ярихгүй бол өөр юм. Гомсронгойтой би олон удаа дэжлэн мод тоглосон. Гомсронгойд нэг их бидэнд болон одоогийн жүжигчд хэрэгтэй нэг чанар бий. Жүжигчний өдөржингөө гэдгийг авч явж чаддаг тийм жүжигчин байсан. Өнөөдөр отел тоглоно гэсэн дуудлагатай байсан бол гомсронгой эрт ирэл одоо сургуулиа гээд бүх харьцдаг оройлуудаа өрөөндөө дуудаж авчираад үгээ татдаг. Өнөөдөр тоглолцоод маргааш дахиад отел тоглоход дахиад тунгалгаа минь ороод ирээрээ. Гэл байцаалтын үзэгдэл төгсгөл ингээд бүгдийг ингээд нэг удаа заавал давтаж хийгээд. Тэгтээ гомсронгой тэрийг үгээ санаж байгаа юм шиг давтахгүй. Яг л сэтгэлээрээ л давтна. Тайзан дээр байгаа юм шиг. Амьдрч давтна. Тэр нь одоо хамгийн гол нь одоо тэр жүжигчний одоо ёстой нөө өөртөө бий болгосон дэг ишгол гэдэг нь л одоо тэр баг. Гомсронгойтой би анх дэжлэн тоглохдоо айгүй их айж исэн. Эхлээд би ганц төмөргойтой гарчихгүй юу. Тэгээ айгүй их айж исэн. Гомсронгой ч нөгөө байцаалт майцаалтын үзэгдэл төр аймгэр ингээл эргээл хормой мормоор хийсэл ингээд сэлэн мэлмэн ингээл эргээл харахад амар сүртэй өөрөө ингээл тайзан дээр хит за одоо энэ эргэлтэнд нь хаана хийсэд олчихлаа гэд айгаад байсан чи харин айхааргүй байсан байл. Дараа нь тоглосч. Дараа нь харин надаа харин ганаахтай тоглосноос гомсронгой тоглосон нь илүү түшигтэй юм шиг надад санагддаг байсан. Минь дээр болохдоо тэр би ганц төмөртэй тоглоход ягаад гэвэл анх сургууль хийгээд хоёулаа дахин тавьсан гацсан болохоор одоо нэг сайхан нийлдэг партнер одоо юу ансамбл гэдэг хамгийн сүүлийн тэр байцаалтын хэсэг дээр ингээ гомсронгой тэр багал зурдаа лаага унтраагаад амич унтраа гэдгийгсэн чичирдэг байсан гомсронгой. Ингээ гараанаас атгачдаг ингээ өгцөн байхад гараас атгацсан байхад гартаа миний гартаа цуг өөрийнх нь гар ингээ чичирдэг байсан. Байцаалт асуугаад ингээд буг шүтгэр шүглччээ чиний энэ дотор гэд ингэж яхад гар нь халуун байсан бол яг тэр багал зурдаг хэсэг дээр очиод ингээ гар бариад ингээд яаж явах та хүүтэн болцсон. Тийм байдаг байсан гомсронгой. Тэгээд их гой бодно штэ гомсронгой чи нүрээ их гой бодно, хувцаа их гой өмснө. Тэр жүжигчин хүний тайзан дээр бие авч явах соёл, бортноруудтайгаа авч явах соёл, тэр жижиг хэрэгэлтэд харж явах соёл гэдгийг л авч явж исэн жүжигчингүүд би гомсронгойг л гэж бодож байна. Тэгээд ингээд босч ирээд ингээд хамгийн сүүлийн төгсгөлд ингээд ясахад гомсронгой дээр хар бодгон дээгүүр ингээд асгартлаа урстлаа ингээд уйлчихсан нөгөө арабын ямар давирхайтай мод ингээд асгарч байсан мэт уйлж ясан гэдэг шиг өөрөө тэгж асгарч байсан мэт уйлж ингэж тоглодог байсан. Тийм ээ. Тунгаа маань их сонь сайхан дурсамжууд хэллээ гэдэг. Ийм олон дэжлэн маань за тэгээд Цэнямбу гавьяат байна. Минд баяр ардын жүжигчин байна. Урнаа байна. За тэгээд Сувд маань байна. Тэгэхээр Цэнямбугийн нэг дурсамжийг санаж байна л да. Тэр ингээд намайг орон дээр багалзуудаа дарж ах би үнэхээр өхөж байгаа юм гэж бод. Энд өхөчих юм биш байгаа даа гэж бодож байсан гэж. Тэгэхээр тэр хажуудах жүжигчнээ хүртэл яаж тэр юмдаа оруулж тэр орчиндоо амьдруулж чаддгийнхэн жишээн тарна. Тэр нэг гар хадуухан байгаа дараа нь бүлээх мөлөөхөн бочлоо. Тэгээ чичирдэг. Дандаа ингэж гарын дандаа ингэж чичирж идэг. Тэгээ гомсронгой чи ингэж ороод тоглолтод ороод харж чаддаг. Ороод тоглолтоо тий. Шүүдэн үдээ байгаагаад партнер зартнёртойгоо бас тэрний өндөр тэр чинь юм байдаг байхгүй юу? Сармис идчихэл жүжигчин тоглож болохгүй шүү. Амаа угааж болохгүй шүү дээ. Урдаас удаа хайртай хэд нэг муухай юм болохгүй шүү дээ. Та нар сармис нөгөө хайр хандах бол том нөгөө талаа. Энэ том гоозүй. Гомсрон багшийн отелло. Нэг хоёр тоодагаа яасан. Дараа чи 55 оноос дараа нь хэд он 76 онд татсан. Тэгээд 81. Монголд 3 отель байна. Хамгийн хамт отель нь замын тавьж өгсөн сонгодог отель бол Гомсрон. Эцэг сонгодог үрлээ. Дараачих нь манай ардын жүжигчин төрийн шагнад Хөдмөрийн Баатар
ган төмөр мөн. Шавын одоо бас ган төмөр. ингэж авсан шүү дээ. Цэрэндээчний ган төмөр. Бас нэг өөр хотел. Хамгийн залуу хотел энэ. Энэ хүүхэд одоо тэгээд нэг хэд тоглосон юм уу? 2 3 тоглосон юм уу? Тэнд нэг хотел байна шүү дээ. Тэгээд чимээгүй одоо тэгээд сая энд лав ирээд эхлээд энэ лаг унтран дараа нь дэстомон ямиг унтран Тэр хотелыг яга хасаад байлаа. Тэр өөр нэг хэсгээс жинхэнэ ясан одоо юм 3 хотел байна Монголд. Одоо ардын жишээ төрийн шагналд ган төмрийн дараа хийсэн хотел таашгүй. Тэгэхээр таны хотел гомсронгой хотелоос ялгах ялгаач гэдэг юм уу? Эсвэл тэр хүнээс хотелийг тоглоход авсан эрдэм юу байна уу? Жаахан хүүхдэл байсан. Тэгэл нэг сэтгүүл дээр нэг айхтар хүн сүрдмээр ийм хар хүний зураг гарцсан байсан. Тэгж л анх гомсронгойг би мэдсэн юм шүү дээ. Театрт ингээд дадлага хийгээд ирэхгүй юу би. Тэгэл гомсронгой гаднаас орж ирлээ. Ямар юм цэмцгэр ерөөсө цих алхаа гэж ихтэйхэн гайхамшигтай өөртөө итгэлтэй тийм дээгүр харсан орж ирээ. Их тийм тэнгэрлэг хүнтэй тийм. Тэгээ би жоохон сүрдээл хараад байхгүй нөгөө. Хэдгээр хөрсөө хэвтэн байсан? Би нэг 3 дугаар дамжаанд л байсан байна. Бас ч тэгээ нэг хараад баймаар одоо ингээд жүжигчдийн чинь хүнийг нэг хүмүүс ингээд хардаг штэ. Ялангуяа жүжигчдийг хард юм билээ. Тэгээ би тийм л байж л дээ. Тэгээ нэг гомсронгойг хараад тэр гутал мотол бол гайхалтай ялгар ус бүх. Тэг ингээ бишрээд ингээ харж байсан чинь 2 3 надтай харсал юуг нь харавч тийм. Ухаалчлаа. Тэгснээ бас мөчөөгөө өгөхгүй. Миний нүд харахыгаа харна гэчихгүй юу. Үнэч. Тэглээ. Тэгсэн наашргаа дуудаад театрын авуулсны хажуу гол жоохоо явж явсан. Хэн гэдэг юм чамайг хүмүүн. Сурам гэдэг юм би дадлагын оюутан. Тийм үү. Зүгээр зүгээр. Тунд ажигч яваад гэсэн. Тэгээд нөгөө айсан буруу юм хэлсэн. Тэгээд бас нэг мөчөөгөө тийм хэлчихгүй юу. Миний нүд харахаа харна гэж хэлсэн хүн чинь ухаалчихна. Анх бол гомсрон багштай тэгж л учирсан. Тэгж хүлээс алдарсан. Тэгээд дараа нь бол одоо театр дээр л одоо бишрэл төрсөн. Тоглолт болгоны өмнө 2 цагийн өмнө нэрнэ. Тоглох жүжигийн өмнө. Тэгээд тайзан дээгүүр өөрөө яваад ингээд шалгаад бүгдийн одоо цөмөр бүх аюулгүй байдлаа хамгийн эхлээд аюулгүй байдлаа хангаж. Энэ бол маш том дэгж аяг. Энэ бол зөвхөн үйлдэлээрээ бидэнд хаанч заагаагүй хичээлийг зааж байгаа нэг галбар гэж би одоо бодож хүндэтгэж явдаг. Түрүүн гаахыг ярьлаа. Станиславский, Мерхольд, Брехт гэл янз бүрийн урсгал системүүд байдаг. Тэр үед одоо ч байгаа. Би бол гомсрон багшийг сургууль ном төгсөөгүйгээд ярьж байна. Өөрөө тим одоо школ сургалтыг бий болгоод биеийн үйлчлэлээр ямар зорилгод хүрэх гэж байгаагаа мэдрээд тэгээд дотоод мэдрэмжийн гаднаас нь дотгошоо оруулдаг гайхалтай тийм ур чадварыг өөрөө бий болгосон. Ер нь би бол энийг давтагдахгүй нэг код байх гэж боддог. Яг Мерхольдийн систем гэж байт. 1 2 алхаад хүн байна уугүй хардаг. Алга байна гэдээ урагшаа алхадаг ч юм уу. Тийм биеийн үйлчлэл гэдэг бол нарийн шүү дээ. Тэгээд тэрийг маш ийм бүр цэгцтэй бүр тогтож хийдэг. Хизээч тэрийг алддаггүй хийдэг. Тийм одоо сэжмүүд бол отойл тоглож явах, жүжигүүд тоглож явахт нь харагдаад. Тэгээд тэр болгоныг харахад бол бид нар одоо би театрт нэг 9 жил болсон. Гэхдээ гомсрон багшаас бол их том зүйлүүдийг сурч авчээ л гэж одоо бахархаж биширч авдаг. Би зүгээр одоо өөрийнхөө отойл гомсрон багш ган төмөргөө энтертэй харьцуулаад бол энэ бол хэрэггүй. Тийм үү? За тэгвэл энийг нээлттэй би зүгээр би тавьдаа л байна. Тэр одоо ноён ориглуудтай нэг ойртоод яриад дими. Гомсрон багшийн нэг онцлог бол 55 оны Гиндонгуан найруулан тавьсан отойл 76 онд мөнгөтөр найруулагч эд төгсчрээд найруулан тавьсан отойл хоёр өөр галбрын отойл байдаг юм шиг санагдаад ингээд тоглож байгаа арга барил уртлын тэр шүүмжлэх судлаачдын бичсэн театрын түүхэнд үлдсэн үлдцээс харахад бол юм бит. Би аавхан гар бичмлийг бараг анх удаа харлаа. Яагаад бол тэр гар бичмэн дүүдэр байсан чинь дүү нь надад авчирч өгөөд одоо тэр ателье малгайг надад авчирч үзүүлээд
Тэгээд би санаанд аавынхаа тэр гар бичмлийг тэр одоо дэвтрийг ингээ нэгэд үзлээ дээ. Дандаа хуучин монголоор биччихсэн. Аав ер нь хуучин монголоор бичдэг. Кириллээр хаяад нэг бичнэ. Тэгсэн чинь Америс. Өөрөө ирэхгүй огшод нэстэй. Уйлж өгсөн би нэр. Айгүй хэцүү байсан үү? Отелло тоглохын тулд бол манер одоо маш их судалгаа хийсэн. Оросын жүжигчин тэр Мордвинов гэж хүнтэй бол одоо тэрний отелло тоглосон тэр туршлагаас манер одоо хил илний бас тэр саад биелдэ тийм ээ. Тэрийг бол ууггүй судалсан. Хойд Осетины жүжигчин Хавсаев гэж ийм отелло тоглож гарсан ийм мундаг жүжигчин байсан. Тэрнтэй их найз байсан. Тэрнтэй холбоотой байсан. Тэгээд одоо отеллогоор алдарсан одоо дэлхийн одоо энэ мундаг тэр Италийн Томазо Сальвини гэдэг одоо нэг тийм одоо галзсан одоо нэг ийм нэг өсцсөн одоо нэг тийм дүр тэргээр алдарсан тийм үү? Тэр Александр Остужев гэдэг Оросын театрын тэр жүжигчин бол тэр гүн ухааны хүн яруу найрагч одоо бясалгагч гэх одоо нэг тэргээрээ бүр ийм өөрнөсөө дүр гаргаж ирсэн. За Грузины театр тэр Шото Өрстөвелийн Роберт Строагийн Акаки Харава. Тэр бол одоо тийм цэргийн жанжин дийлдэшгүй ийм баатар өнгөдөг лээ. Тэр Гомсрон багш бол тэдний дундаас өөрийн отеллог гаргаж ирсэн. Одоо манай 90 сан багшийн алдартай шүүмж бий. Тэгээ 55 онд гарсан. Ташин дугсан шүүмж бичсэн. Нөхөр Гомсрон отеллог хэтэрхий хурц ойврон омогт дүрээр тоглодог Италийн Томасо Сальвини. Хэрвээ найрагч гүн ухаантан болж тоглодог зөвлөлтийн Остужев. Дайчин Баатар жанжны сүрлэг дүрээр тоглодог Грузины Харавагийн тоглолт зэргийг хуулбарласангүй. Харин туйлын нөхөр шиг даруй замтай сайхан сэтгэлтэй жирийн хүний дүрээр үзүүллээ. Гомсрон сайхан санаа өндөр үзэл гэдэг бол ганцхан агуу их хүний чанар байдаг биш. Шудраг эгэл жирийн хүндэч нэгэн адил байдаг шинжээ гэдгийг үзүүлж байна. Ингэж тоглосноор Шекспирийн энэ том дүрийг ядцууруулж түүний үзэл санааг бууруулсангүй. Харин ч улам баяжуулж өглөө. Түнчлэн Гомсрон отеллог ухаангүй хартай хүн биш. Их итгэмжтэй цагаахан сэтгэлтэй хүн гэж үзүүлж байна. Гомсрон отеллогийн дотоод сэтгэлийг нэлээд амжилттай нээн үзүүлнэ. Тэр отеллогийн сэтгэлийн хөдөл илэрлийг бараан сард нь очмот гэлэлзэх нүдний харцаар илэрхийлж байна. Урлаг судлаач Эренчин самбуу. Бодол зохиол урлагийн зарим асуудал 1955 он. Гомсронгийн дуу хоолойн өнгө өндөр нам бүдүүн нарийн чанга сул маш олон өнгөөр хуурч үг үрийг бараг өөр аяар ярьж байгаа нь нэг ёсны хөгжмийн шиг байна. Энгийн дүлгэн үйл хөдлөл голжилсан бөгөөд эхэн дунд адагтан бүгдийг сандарсан гурван их хүчлэг үйлдэлийг Гомсрон бие сэтгэлээрээ хийж эцэстэн хямралаас болж тамирдан байгааг маш чадварлаг жүжиглэж шинэлэг дүр бүтээлээ. Театр судлаач Самдангийн Таштондог 1975. Найруулагч Ванган отелло жүжигийг манай тайзан тавьсан тухайд хэлэхдээ бүхэлдэн гадна талын үг ярианы өндөр чанга дуугаар бахирсан уухэл жамсгаац уушиг сайтай хүмүүсийн хүнтэй хоолоогоор яригдсан тун өнгөцгөн жүжиг болжээ гэд жүжигчдийн тоглолтын талаар онцлогдсон. Отеллогийн дүрд тоглож байгаа Гомсронгийн гар хорооны нүүр нүдний илүү жижиг хөдөлгөөнүүд отеллог зөв амьдруулахгүй өөрсөөртэй идэвхтэй үнэн чинь шудраг цагаан санааг тууштай гаргахад нь саад болж байна. Гэвч Гомсронд отеллогийн дүрийг гаргаж чадах бүрэн боломж материал байна. Доо үг хэл биеийн байдлын талаар хэлэх үг байхгүй. Ганцхан дотоод сэтгэл рүү гүнзгий орж илүүг хайчилж дутууг гүйцээх найруулагчийн ажиллагаа хэрэгтэй байна гэж. Гантурга саний унган шавинда. Тий, хин хоёрын Гомсронго хоёр отел бол тэр судлаачтай хэлгээ нэрээ тэнгэр газар шиг хоёр отел. Гомсронго отелыг би илүү дурлалдаа үнэнч отел гэж боддог.
Одоо цэргийн тийм том одоо гадна хувцас өмс нөгөө тэр моор одоо тийм том жанжны тэр ингээл энэ сүт малгай өөрийнх нь зогсож байгаа тэр сэлмэл яг моор одоо тэр тухайн үед ийм байсан болов гэхээр тэгээд одоо илүү гомсронгоо тэр дурлалдаа шатаж хитрхи их дурлалдаа шатснаас харна хөдлөж тэгээд их болгоомжтой хотел болсон. Багалзуурдах хүртлээр амар болгоомжтой хотел болсон. Ганаахих бол одоо яг л нэг тийм бүдүүн хадуу тийм цэргийн одоо нэг цэргийн хүмүүс байдаг шүү дээ тий. Яг л тийм одоо тэгээ шийдэмгийн очоод багалзуурддаг. Шийдэмгийн очоод багалзуурддаг. Тэгтээ ганаах бол одоо тийм юу жамсрамжийн үгийг дагаад хууртаад орж гараад идэх ганаах. Нэг хууртаад, нэг үнэмшиж ядаад, нэг хууртаад, нэг үнэмшиж ядаад байгаа нь мэдэгдээд байдаг. Гомсронготой тоглож байхад бол тэр итгэмтгий зам чанараа бас гаргаад тэгээд их болгоомжтой тэр багалзуурт хүртэл гомсронгоо дандаа өөрөө өөртөө хяналттай явж иж тэр хүрдэг. Ийм л одоо дотоод сэтгэлийн хоёр өөр хотелыг би болгосон байх гэж би тоглож ганаахан ч намайг нэг өдөр тайзан дээр байцаалт дээр чулуутсан шүү дээ бүр ингээд ган төмөрөгш болохоор яг түрүүний миний хэлдгээр ган төмөрөгш дотроосоо гадагшаа ингэж тэсэлж тоглолт гэж байхгүй юу өөр арга барил хоёулаа яг гасцаагүй багш шав мөртлөө хоёулаа тэс өөр дүүргдэг арга барилтай байгаа. Гомсрон багш гаднаас нь дотор нь хайж ин тийм үү ган төмөрөгш дотроос нь гадагшаа цацаж хийдэг. Ямар сайдаа одоо оньгоо биш те. Жамсран жоохын хоёр нэг өдийн цайгаар ингээд нэг үрд аваад буцаж өвдөө сургууль наашаа явж ирсэн чинь гомсрон намайг ерөөсөө нэг штампнд оруулах нэ өөрийнхөө школыг надаас нэхэдэ нэг гомсрон багш ган төмөрөгш жамсран жоохтой яриа явж ихгүй. Тэгсэн чинь гэрлийн шом мөргөнгүүтээ буучлаараа буурах багшаа гэдэг. Яг л гандаа хийдэг гэж. Яг л гандаа. Тэгэхээр яг яахааргүй эндээс энэ олгооноос хоёр школ харагдаад байгаа юм тэр мөнгө төржүүл гомсронгоо тэр 55 онд болсон тэр тоглолтыг хэвдэж чадаагүй байна. Дахиж найруулдаг. Яг гомсромч яг тэр 55 оныхоо тэргээрээ тоглосон. Нэг хэвдэж чадаагүй байна. Боломжгүй байхгүй ярина. Тийм л байх та. Таны яг хэлдэг тэр зөв байхгүй. Маш их судалгаан дотроос гарч ирсэн. Тэр батлагчсан имийг бол хинч хуулж чадахгүй, буруу гэх арга байхгүй. Бурууг хинч нотолж чадахгүй. Тийм л школыг өөртөө бий болгосон баг. Ийм зүйл байхгүй. Тэр хэмэд үзэгчдэд үг болгон хөрөнгө. Үг болгон. Хамгийн гараараа үг болгоно. Тэгэхээр тогтсон хөдөлгөөн байна. Тий. Би дэслооны би мөрөнд нь хүрэх үү, хаана нь хүрэх үү, энд нь хүрэх үү. Тэр бүгд чинь утга, тэр бүгд чинь учир. Түрүүнд та ихэд сошиал хэлчлээ л дээ. Ерөөсөө нөгөө бурхны тэг гэж байдаг тийм ээ. Бурхны тэгийг зөрчсөн зөрчээгүй хоёрын загт агуу их занууд цагаанагаан дээр их авралсан юм гэж хэлсэн байдаг шүү. Яг энэтэй л хааш нь шүлэхгүй мөртлөө бас тэрэн дотор чөлөөтэй хөдлөж дөөрэ гаргаж чадна гэдэг бол жүжигчин уран бүтээлчний том аяа. Гомсронгой хамгийн түрүүнд өдөр ороо тоглолтод явах хамгийн түрүүнд хувцсны эрхлэгчдээс хувцас аяхаа өөрийнхөө өрөөнд оруулдаг. Бүр одоо ингээд эндүүдүүлээд ингээд тавиад одоо ингээд бүр хамгийн түрүүнд гомсрон хувцас бэлддэг гэж. Цэрийн хандгаа хэлсэн. За өнөө гомсрон ч одоо хувцсыг хамгийн түрүүнд оруулж өгөхгүй болохгүй шүү. Тэгээ өөрөө үзээд энтэй тэнтэй юуж. Тэгэхээр баригатар нэг инээдэмтэй болохгүй. Хайсандаа гэд манайд нэг хувцсны эрхлэгч охин баригатар явсан юм. Тэгээ баригатар явж байхдаа тэр жүжиг тоглож байхдаа ч гэсэн бүх хувцас эндүүдүүлж хамгийн түрүүнд тавьдаг. Тэгээ нэг өдөр явахдаа нэг сумнаас сумны хооронд тоглох гээд ингээд сандархад эндүү мэндүүч байх ус тогнч байхгүйсэн юм нэг жоохон норгож чигээд дутуухан шиг яачаад ингээд хувцснуудыг тавиад өмсөвчтэй. Тэгээ гомсронгой тэрэн дээр нэрвтээд. Миний хувцсыг одоо намайг ийм одоо тайсан одоо сумын клубын тайсан дээр гарч байхад ийм хувцастай намайг гаргалаа гэж нэрвтээд. Жаахан үрчгийн байх юм байна тийм. Зэмлэхгүй одоо сандраа тоглоно штэ. Тэгсэн чинь маргааш нь тоглолтод ирэхдээ чи хувцас эндүүдэж бэлдсэн үү гэсэн чинь тэгж ирсэн гэж. Гутлнаас чинь бусдыг эндүүдцээ гэжсэн гэж байгаа. Ингиж тэр сумын тайзыг жижиг хүндэт гэж би энд л одоо яг л би анх ямар л хэмжээнд би энийг тоглох ёстой тэр л хэмжээнд тэр хувцсыг тэр юу байлгана гэж. Цэрийн хандгаа бүр айд өгсөн. Одоо хамгийн түрүүнд би хувцсыг оруулж өгч эндүүдэж би өрөөнд бэлэн тавь. Тэгээд гомсронгоо хувцаа хараад юмаа яачаад гутал хувцаа хамгийн гутлаа өмсч тэгээ буддаг. Хоёр цаг хагасын өмнө ирж өрөөндөө бэлэн болоод энэ коридороор чинь гам уншаад л одоо зүгээр за гоё хүрээд ирсэн байна гэл ингээл өнөө парик марика аваад сахал махлаа аваад өрөөнд нь орно бэлэн өөрөө зүгээр ерөөс яг бэлэн болоод
толны өмнө сууж идэг. За тэгээд тэр хөдөө гадаа явж явах чинь үргэлж оройлын дэвтэр гарт нь явж идэг. Тэр оттой ялж байна. Заримдаа ч одоо өөр жүжгүүдийн юмнууд ингээ харахад байж илээдэг. Тэрнийг үргэлж эргүүлээд харж уншиж одоо судлаж одоо тоглоод болчихсон гэж ерөөсө боддгоо тийм юм байсан. Ардын дуу, хүрээ маягийн дуу бол дэлгэрүүлэгч нэг юм. Цэрэндэн дуугаар цэрэнж гомбосон. Эрэгтэйгээс энэ гурав. За энэ гурван өөр. Цэрэнж бол 너거랑 하락에 떠해놓으라니 너희 민나낼 때니만 올라와나 인세린지와 세린된도가 너거랑 하락에 떠올라나고 난 민나엘 때니만 올라와나고 너희 너고생 오난다나 점대가 쪼가다말 오나와에 나고 지름기도 검스는 너거로 나가라가다 한오다니 너는 나늘 때니만 오나와에 나고 이 오정을 있다는 게 돌때 고롱연지 고롱을 돈 대가 남아 바리가 민요 그 봐야 나와라 자가 너거름 나라가다 한우 다레데리 딴다리 다리 딴다리 이비디기 더고듯이 가로가와 될 때가 있지. 네? 우이나 마라가 참다 우일이 흔소제 나라라 Дөнгөж намайг сургуульд төгсөөд ирэхэд надтай ирээд би танаас зохион байна багшаа гэж орж ирсэн баг. Тэгтэл би гайхаад тэгэхэд энэ дөрийн чадварч боо болцсон байсан. Хөгжим дарамт чадвар. Тэгээ та надаас юу асуудаг вэ гэсэн чинь та мэрэгжлийн зуучин гэнлээ. Миний амьсгаа нэг жаахан задгаараад байх юм. Нэг бүтэн гаргалт нь удаан байж чадахгүй ингээд. Тэгээ хоёулаа одоо хоорондоо яриад байсан чи би нэхэд өгөө зохион байхгүй хэлсэн. Би монголчууд чинь хүнөөгөө яэс ихэд өнөө хүртэл тэр сургуулийн чинь бүгдээрээ уртын дуучид чи хийдэг ш 10 дууч. Эднэрээсээ л уг нь асуул дээр дээрсэн. Гэхдээ таны хувьд бас надад алсан юм байна гэж байна. Ингээд багшаа болно гэдэг ингээд хоёулаа надтай намайг одоо ямар нэгэн хүлээн авалт том уулзалт болоход заавал урдаа оруулна. Тэгээ би яаж байгаа юм та гэхтэр багшаа нь оруулна яах вэ? Багш гэдэг хүн чинь аав ээжээс илүү тийм хүн байдаг шүү дээ. Тийм учраас би таныг устдаар оруулна. Та бидний ингэж хавшаа буцаж байгаарай гэж одоо ингэж хэлчихсэн. За яхаа даккога тусалуудаа хөрөмтийн голын нарийг хэсэж байсан толгой. Хөрөн толгойн сүйдрийг хадааж байсан хэрдээ. Хүүхдүүд маань заагаад туслаад өгдөг хойно хөгшин галуу шиг гэсэн дуул хэгэл болно. За тахаагаа яа. Шата. Юу вэ? Хэрвээ заавал тэгэд дуултын бат тахаагаа нэг тушаад үзэх үү? За тэгдэг. Хүн амтан байхгүй нэг дуулчих. За тэгээд дуулчих. Хазаага ишэс нэхэ болоо ханилжи суугаар намд
Энийг сонь сайхан бичлэг сая хэдүүлээ үзлээ. Гомсронгоо маань одоо театрын зүтгэлтэн одоо нэртэй театрын жүжигчнээс гадна сайхан дуучин. Жүжигэн дээр өртөд дуулж байсан байна. Тэгтээ Монголын радиод маний өнөө бүр бүгд концерт нь байдаг юм да ардын дуу дуулж хөгжүүлсэн. Радиод байдгийн төрөнд жаяа ярьлаа. Та хоёрын Алдарт манганы 10 тал жүжигийн энэ бүхэн хэсэг тийм ээ. Сонь сайхан дуусан. Энд одоо гүм их олон удаа би Гомсронгоотой шоудер тоглосон да. Тэгэхэд одоо тэр гээгүй наадах чинь бишээ гэд хамцуунаас хойш хүрэн толгойс өдрөө дуулдаг. Тэгээ ингээд татхад нэг өдөр зүг бишээ бишгээ би явчихгүй гэсэн чинь тунгалгаа чи яа чи өнөөдөр нойрмоглоо юу? Чи чи намайг нэг ингэсэгээд нэг татдаг байхаа гэд. Тэгж яг л тэр тайзан дээр жүжигчин хүн юу хийх ёс тэрийг л бас партнероос нэгтгэх Гомсронгоо. Одоо син ярих юм бол таны хорондом тус амин хүн дээр ярил амьдралд мань нэмэр. Адяагүй сургууль явах гэж байгаа сургатай. Энэ зориг хувцсан энэ хамцуун маш хурд бүр өндөр хөлөө хөрдөг. Шал шүр. Энэ жүжигчний өөрийн бодож олсон тийм ээ. Бодож олсон тэг гортог байхгүй. Тэгээ яг тэг гортгоор яав. Тэгээд энэ будалт энэ тэр ингээ хамраа энэ жоохон юм болгож будаад тэгээд нэг ингээд өсгөн дээр авах гэж явдаг. Тэгээ тэрний бүрхэн болгоо энэ. Өсгөн дээр авахад ингэж явдаг. Тэгээд урт ташуурж ирээл. Жинхэнэ хэнэггүй тав болох. Одоо нэг ташуурж багш гайхамшигтай мэдрэмж төрж штэ. Надад яагаад гэвэл энэ уран бүтээлчтэй тайзлыг гэсэн олон янзын ааш аран шинтэй дүр галиуруудыг зохицлон бүтээсэн хүмүүс бол өөрийнхөө үе үеийг хилтэй, яриатай, хөдөлгөөнтэй мөнгөлөөд үлдэж штэ. Тэгэхээр уран бүтээлч мөнгөрдөг. Сая тунгай хчиг харал да тийм ээ. Гомсрон багштай. Гомсрон багшийн бас нэг насны үе. Залуухан охин тийм үү. Тэгэхээр эн чинь нэг тэр настайгаа мөнгө яриа дуу хоолойтойгоо мөнгө хүлээж байгаа. Энүүгээрээ бол их онцгой. Тэгэхээр бидний уран бүтээлчид суралцъя гэвэл Гомсрон багшийн энэ школоос нэлээд их зүйлийг авангаалах хэрэгтэй. Ялангуяа тэр этик ёс зүй гэдэг юм. Ёс зүй, ариун цэвэр, цэвэр цэгц байдаг. Тэр хандлагууд бол үнэхээр одоо энийг бол хүн болгоо манай уран бүтээлч хоорондоо ярьж байгааг би сонссон шүү. Гомсрон гэдэг жүжигчин бол урлагийн бүх төрлүүдэд ямар ч дүр тоглодог юм жүжигч юм а гэдгийг энэ халзан таваа гаргаж ирсэн. Отеллогоор гарч ирсэн хүмүүс маань Лир банд тоглосон, баталгаа болж өгсөн. Тэгэл 64 онд Монгол улсын төрийн саяхал гэдэг имийг хүртсэн. Альч дүр тоглодог жүжигч юм байна. Шекспир нэггээр л Шекспир төрийн саяхлыг Гомсрон багш өгсөн юм байх шиг байна. Жүжигчин хийсээ гадна Гомсрон багшийн тэр ийм байна. Хүний удан байж та 35% нь удамшдаг юм байна л да. Баатар жив гэж мундаг өдөрдөөч байлаа Монголын. Энэ хаврдоо хүн тэр. Тэгээд одоо Гомсрон багшийн том охин мундаг ухаатай ханивал болоод одоо хөөгч ухад ингээд улам үржиж чинь тийм ээ. Тэрний нэг хүү Инкватор гэж. Тэр Инкватор гэж залуу бол дэлхийн зиндааны өдөрдөөч. Тэгээ би одоо тэр зэ хүүтэй хамтарч ажиллах тийм том буян надад тохиолсон. За. 14 оны одоо наадамнаар тайзны хүндэтгэлийн наадмын концертанд удирдаачаар өрсөн байхгүй. Тэгэхээр би ягаад Инкваторыг ярих гэдэг нь бол онгоцноос дөнгөж угаал усанд ороод шууд филармоноор очсон юм байна. Би тэгээд үнэхээр биширсэн. Би нөгөө хүүхдэж унтдаг морин хуур хадаг яндраа аваад очлоо. Тэгээд хэдийний яамд хөвшмжөөс суулгасан ажиллаа эхэл. Тэгээд очсон чи ер нь намайг танихгүй байна. Танихгүй ч байхаас аргагүй ч чаа. Тэр нэг бас нэг зиндаа байна шүү дээ. Нэг тийм их юмсэг тэр сонгодог урлагийн хүн чинь нэг харьцааны нэг гайхамшигтай юм шүү дээ. Би бүр ингээд цочоод шалгуу холдохын төс болохгүй юу? Эн чинь дөнгөж буугаал ирээл тэр ажилдаа шимтээ орцсон. Энэ бол өвөгийн дуурайл явж байгаа юм янз. За дуурайж хараагүй маа гэхэд яс цусанд нь байна тийм. Тэгэхээр би энийг бол авьяас удмшдаг юм байна л гэж бахарж яриад.
Гомсор багшийн урын санд байх бас нэг том орол бол Эдип хаан шиг. Софоклийн Эдип. Ямар гоё хаан болсон тэр. Тэр домгийн дүрийг өөрөө гомсронгой яг бодит юм шиг тийм ээ. Одоо юу бодит гэх юм уу? Юу гэх одоо судлаачид юу гэж нэрлэдэг? Амьдрал тийм. Одоо өнөөдөр одоо амьдаа сайн хийж чадж байна. Шаблонд орно. Хэв загварт баригдана гэдэг юм байдаг да тийм ээ. Хит одоо тэр тэг гортыг баривал. Тэгэхээр энэ аюулд гомсрогоо өртөөгүй хүн гэж хэлж болох уу? Өөр юм школ ба шүү дээ. Өөр юм. Өөр энэ одоо өөр хүн бол ингэж хийхгүй шүү. Тэгэл ойлгох. Ямар хүн шаблонд баригддаг вэ? Гоёгийн тоглолтыг бол хүн өөр хүн эвдэж, өөр хүн дуурайж, өөр жүжигч ингэж чаддаг. Намайг дөнгөж төгсөөд ирж хат Лирван эд тоглогдчихсэн. Аймаар өрөвдмөр Лирван хийсэн шүү дээ. Үрхэн шархатхаас илүүтэй тархин шархатсан. Тий. Одоо нэг зүүрл чарахыг бол нэг зөгийн балны нэг ийм үүр байдаг шүү дээ. Ингээд талдаас ингээд нэг ийм нэг үүр байд зөгийн балны үүр байж юм байна. Яг одоо тэр гомсрон багшийн тийм дүрийн үүр бол одоо яг тэр. Тэгэл ерөөсөө тэгээд биел сэтгэлээрээ бол ингээд туйлдахын туйлд ороод тэгс мөртлөө эцсийнхээ хүчийг аваад нөмөргөө ингээд шидэл явъя гэл ингээд явъя гэдэг шивэрч хэвэн жирж байгаа та тий. Тэгж хашгир нэм дээд өнгөрч хэлэх тийм боломжгүй. Отел ийм бардан байсан хүн чинь төгсгөлдөө тэгж ундаг тий. Лирван дээр бол өстой их өрөвдмөр Лирван гэсэн. Яа тэгж ботоо уйгаа. Тэтгэврт гарцсан хүртээ халзан тавхайн чатер гэж өөрөн байгуулад халзан тавхаагаараа тавьж ирсэн. Бүхэл аймагуудад чатрыг үндэстэн байгуулсан. Ардын чатрыг. Би нэг үг хэлье. Төв аймгийн ардын чатар. Нутгийн ардын чатрыг. Нутгийн ардын чатрыг. Автоазын ардын чатар, Надахын ардын чатар, Өвөр хангайн ардын чатар. Гомсон багш очиж тэр хоёр эзний ганц жүжигчдийн тавьдаг. Бүхэл юмнуудын тавьдаг. Би тэгэхэд уран бүтээл ангийн даргаал гомсон багшийг чөлөөгөөч гэж ориггүй ирнэ би өгөөд явуулдаг байсан. Төв аймгаар би өгөөл явуулдаг байсан. Намайг дөнгөж төгсөөд үрээд тэгэхээр шагжийн цэрэнгой бүрээдийн зохиол шагжил тангараг жүжигийг найруулсан. Тангараг жүжиг. Бас тэр Будам шууд жүжиг. Юуг найруулсан? Тангараг будам шууд гэдэг жүжиг бас найруулсан. Чандрын тайснаа жүжиг. Шагжийн цэрэнгийн 3 жүжигийг найруулсан. Чандрын найруулагч хүн байж тэгэхээр. Гомсронгой шиг хувцсыг гоё өмсдөг жүжигчин байх. Монгол дээр ямар жүжиг хувцсыг бие гоё авчаад гоё өмсөн. Тэгээ надад тэр мөнгөчр ноён нэг л их гоё харагдана. Би ингэж байсан. Гомсрон багш шиг бие авч явж явах юмсан гэж боддог. Би одоо 70 гарцсан өвгөн ч гэсэн бас сээж нурууга тэгшин шиг авч явахыг боддог байхгүй. Энэ дандаа багшийн чинь нэг том үлгэрж яах. За нөгөө талаар 80 наснаа бид нар энэ телевиз дээр отел гэж бичлээ. Энэ телевизийн буруу шүү. Тэр дууг их цаана бичсэн. Магадгүй дууны найруулагч алдаа байсан байж магадгүй. Тэгээд манай хүний дуу хоолой хэвээрэл байсан. Тийм. Тэгэхэд шөнийн 3-4 цаг үед бичсэн. Хоолой унтсан байх шүү дээ. Мэргэжлэр яриулсан. Бид чинь бүр хөлдчих гээд. Одоо яг энэ 600 гэсэн шүү. Одоо Дэстмод нь манай энэ хасарж байгаа явгаа урнаа. Би санаж байсан. Чичрээд бид нар чинь. Би ороод иргээд нэг тэрко марката бүр чичрээд өрөө ам гэж ирсэн. Тэгэхэд нойр хүрээд бид нар чинь ингээд 3-4 цагт дохисгэд гомсон мөш өдгөө хэрэг байна яг өгдгээд дуургаад өн оройлоод авчаад дээрээс нь пальтогоо ингээд нэг каракол захта пальто нөмөрцөн өн отель ховцсон дээр. За яг 80 насны дээр нөө. Яг 80 нас үү? Тэг 80 насны. Шивэн мөнгө гэж юу? Яаж байгаа гэдээс нь төрүүлж өгөө вэ? Ихсэл болгоны дараа ийм сайхан байдаг хүн болгон тэнгэрийн мохоо Моторын бүтээгчсэн нацгацтай эндэл хийлээр тагчтай. Танаас харин улам их аз жаргалтай амьдрал чи бид хоёрыг хүлээж байна. Чиний минь хэлсээр болтугай. Өөрөө халзан хэрнээ үсээ нэг сам гаргаж ирээл сам гомсрон. Тий, самтай. Самтай. Өө дандаа самтай явна. Тэгэл бид нар гомсронгоо яах самтай явдаг үсийг тэр хойдлох хэдэн үсийг ингэж ирээл сам нь штэ өөрөө. Жигтэй гинөө. Гитэр хэдэн үсээ үргэлж ингэж явна. Зэний жимбгэр хүн байсан тэрээр харагдаж. Ингээд дандаа ер нь энэ бол первичк нь байсан та гомсронгой энэ одоо халбигтай гэж хэлэхэд хаашаа юм дээ тий. Тэгээд ингэж үсээ ингэ энийг ингэ хоёр бол гомсронгой өөрийнх нь амьдралынх нь первичк байсан. Одоо
одоо Думгаан захиалаар хийсэн тэр энэ хүүхнүүдийн киноны жамц ба юм бол Жамц дарах. Жамц дарах ба ингэ жамц дарах бол нэгдлийн дарга жамц. Одоо бол үзэгчдийн дунд тэр диалогууд нь хэллэгүүд нь явж идэг. Тэр чинь кино монхорсны. Тэгэхээр жамц даргын дүр бол өөрөө. Тий. Одоо инэдмийн дүр гэх юм да. За. Цагаан нэдэн биш юм тийм. Цагаан яг ухаан цаагуурын нэдэн. Цаагуурын нэдэн бол. Гомсрон багш бол театрт заягдсан хүн юм гэж би бодоод байдیں۔ Бас тийм бас байна. Кинонд бол олон тоглоогүй. Мэдээж энэ театрт ийм их ачаалалтай ер нь голцоо юм баг дандаа хийж идэх хэрэггүй. Гол дүрүүд тоглодог байсан. Тий. Тэгээд ачаалалтай тэр жүжигүүд нь Туфт театрын репертуарт явж гэн хөдөө орон нутгаар бригадаар явна. Кинонд тоглох завгүй байсан. Би 1992 онд байна да. Тийм. Мичтийн 6 гялан гэд би нэг өөрийнхөө зохиолоор өөрөө найруулж кино хийсэн. Дэлгэцийн баг сүүлийн дүр нь баг шүү гэж хэлж болох уу? Сүүлийн хамгийн сүүлийнх нь дүр. Мичтийн 6 гялан гэдэг манай урлагийн 6 алтан үеийн 6 жүжигч нь. Алтан үеийн нэг тэнгэрээс бууж ирсэн гэмээр ийм үлгэрийн юм шиг баатрууд мэтнийг ийм алтан үеийнх нэг нэр биширч явдаг байхгүй юу? Тэгээ Монголд тэр өчүүхэн Монголд маань бууж ирсэн нэг тийм одоо тийм юу одоо бурхны элчнэр юм уу та гэж хэлмээр байна тийм. Наваг шаарддаг бах бүгдээрээ өглөө болгоо ингээд сургуульд тийм. Тэ? Хийн? Ундаг шүү. Тэгэл өөртөө гомсрон багш манайхан ихэнх нь одоо хувцсаа өөртөө бэлжсэн. Догоо гэж эндээ хулгай эмгээ хулгай хийдэг эмгээ эндээ хийх уутаа өөрөө эндээ оёо. Тэгж бас гомсрон багш тэр малгай байгаа. Одоо энэ рүү ингээд нэг юм бүч нь унжаад байдаг. Тэрийг өөрөө бодож алсан. Ятал байхгүй. За нөгөө талаар би нэг баяр хүргэмээр юм байна. Гал хамаанд байна. Би гал хамаандынханд би баяр хүргэмээр байна. Гончигд орж их хурлын дарга байсан баха. Тэгээд 25 нас усуудын ер нь тэгэл тэтгэврт нь гарах гэсэн. Тэгээд бүгд гарсан. Уйлаад гарсан да үеийнхэн. Тэгээ гомсон багш уйдаад энэ гал хамаандад ирсэн. Ерөөсөө л өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар хийх ёстой дутуу эс зүйлэл хийж гүйцэтгэхийн төлөө зүтгэсэн гэж ингэж би ойлгодог. Ингэж манай хамт болон үнэлж исэн. Тийм ч учраас гомцронгоо энэ хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж бид төрийн дээд шагнал хөдөлмөрийн баатар гэдэг энэ алдар гавьяаг олгох ёстой гэж ингэж үзэж тодорхойлсон. Ингээд тэр зэсэг маань олгосонд бид туйлын баяртай байдаг юм аа. Эцсийн эцэд гал хамаандын юу тэр хамт олон болов ингэж бас хүндгсэн тэр сайхан сэтгэлийг бид хизээч мартаж болохгүй. Энэ гомсон багшийн төв хэдэн зуун мянган жижигсэн үлдэх ийм сайхан юмд бичлэг бидний үлдээлээ. Мөн хүүхдтэй нахтутай их баярлалаа. Уучлаарай. Гомсон багшийн 80 онд өгсөн өвлийн өвгөн одоо тоглолттой байх. Дахиад үргэлжлэх гэж байна. Тий, үргэлжлээл би яваад байгаа. За, Жамсарж 60 тавхтаа баярлалаа. Үнэхээр сонгодог өвлийн өвгөн цагийн цагт таниар дамжиж, таны үр хүүхдээр дамжиж, таны үр хойчоор дамжиж одоо гомсронгоо маань тэр том улбаа төгсгөл үргэлжлэх болтугай байсан. За, намаагаан залгуулаад миний шав одоо хойшоо Москвын хотод бэлдчихсэн жаргал сайхан маань Пенерийн өрдний өвгөн болж байгаа. Одоо залгуулаад хойч үе байна. За ингээд би одоо Пенерийн ордныг гомсрон багшийн минь нэрмжилт болгож өгөөч ээ. Гэдгийг би гуйя. За манай төрөөс засгасаа нийслэлийн засаг тамгын газраас би гуйж мөргөё. Гомсрон багшийн яг энэ өвлийн өвгний хөшөө босчих юм бол одоо Монголын хүүхдүүд хойч үеийн зураг авахд яг л да ядах та. Сайхан шүү дээ тийм ээ. Гадаадын хүн ч гэсэн Монгол сайхан нэг гайхалтай үйлдэл байна. За үлдсэн үйл хэрэг. Тэр юу гэвэл Монголын театрын тайзны урлагийн анхны оттой Дэждмэ хоёрын дундаас 7 сайхан охин үр төржээ. Нэг сайхан хүн. Энэ бол шүү дээ. Анхны оттой Дэждмэ хоёрын удам гэж ярил. Театрын ялангуяа театр судлаач юм бол энийг хэрвээ би гавьяагийн шиг театр судлаач байсан бол Монголын театрын урлагийн тайзны анхны оттой Дэждмэ хоёрын үр сад гэдэг ингээд
номон дээр бичээд үлдээвэл одоо бидний яриа хоосон биш болж мөнхрөн шүү дээ энэ бол. Амсаргоо хатгаа бид нэр одоо гомд дэлгэрэнгүй сайхан ярьлаа. Бараг нүдэнд үзэгдэж чихэнд харагдахаар ингэ сайхан ярьлаа. Тэгэхээр халуун ам бүлийнхэн тэр төлөөлөл 7 сайхан охины нэгэн сайхан хөвгүүний төлөөлөл байхгүй болохгүй. Одоо бид хүнд чирээндээ хүнд цочныхаа ширээнд октоодынх нь нэг энх туяагаа урьж байна. Сайхан байна уу? Сайхан байна уу? Сайхан үзчихэж байна. Шинжил болох гэдэг одоо зүгээр нэг настрын орно гэж ярьдаг да. Настрын орж байгаа юм яаж яах вэ? Орж байна. Энэ бол өвлөөгийн охин байхсан гэж бодохоор чинь атаархмаар юм шиг, баярламаар юм шиг авихаа тухай. Ялангуяа тэр өвгөн, өвлийн өвгөн гэдэг тэр гэгэн сайхан мөнхийн хүний тухайд урсамж хэлээч. Амьд сайхан урсамжууд. Ялангуяа одоо ингээл өвл шинжил төхөд ирэхэр чинь л ер нь тэгэл сэтгэлийн үзүүрт бол догтлоостой гоё байдаг. Бидний хүүхэд нас бол ер нь тэгэл тэр үед чинь харшийн явуулт гэж байсан. Харшийн явуулгаар л ер нь шинжилийг бол төсөөлөндөө тий. Жил болгоны шинжил бол нэгэн бодлын нэг сайхан их гоё, нэгэн бодлын жоохон гуниг гутралтай юм шиг ийм л шинжилгээ өгцгаадаг юм да. Мал сүрэг налайсан хангай хэрийн бүсээр хурдж, хөлгийн хурдаар гажруулж, хөндийн жаврыг сөрсөөр, буурал сахтаан цамтуулж, булдан болон бүсээр, жаргалтай дэлгэр орны чавхланд хүүхдүүд та нартаа золгож байгаа шинэ жилийн золтой баярыг хүргэхээр ирлээ. Яг тухайн үед хүүхд болохоор бас тийм сайн юу гэдэг юмыг одоо тал талаас нь бодох, ухаарах гэхээсээ илүү нөгөө гоё бэлгээ бодоол бэлгээ санаанд ороод их баямттай мандарин, их баямттай илэм тэр үе айлм мандарин яасан ч их баямттай байсан юм дээ. Шинжилээр л үгүй тий. Олон охтодтой болооч тэр юм аав маань их тийм халирамхай тий их тийм зөөлхөн охтуудтай ер нь бол бид нартай бол их ширүүн дөрөв харьцаж ирсэн бол ерөөсөө мэдэхгүй. Тэгээ нөө олон охтуудаа заримдаа жоохон нас ахад ирсэн чинь ялгах нь бүгдөө нэг ижилхэн болоод ирэхээр дэрсгэн. Ер нь бол бид нэг 2-3 насны зөрүүтэй. Ялангуяа намайг бол миний дээдлэгчдэр нэг насны зөрүүтэй. Би тэрийг бол ер нь байнга л андуурандаа миний хоёр хүүхдийн хин их чинь хин дүүнүлээ гэл ингэдэг. Тийм. Тэгээд миний аав бол бид нар бол аваараа бол одоо бахархаас дөр аргагүй. Ховорхон сайн аав, сайн хань. За яг төрийн өвлийн өвгөн болоод энэ тийм чи. За гайхалтай сайхан энэ өвлийн өвөөр дийтэй юу зүйл юм. За сайн. Шинжилгээ баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өвлийн өвгөн аав нь он солигдож байгаа энэ сайхан өдрүүдэд олон газруудаар явж хүүхэд багшуудаа бэлгэн гардуулсаар байна. Харин яг энэ мөчид Монголын үндэсний телевизэд нэгэн сайхан нэвтрүүлэг хийж байгаа гэдгийг сонсоод өвлийн өвгөн аав нь өн мөнх цас мөсний орноос сан хүрэг савсуулсаар цасан хөөрхөн огтоон дагуулсаар баяр дээр чинь баяр нэмэхээр үүлтэй тэнгэрээс доохнуур үзүүртэй модноос дээхнүүр яаран явсаар хүрэлцэн ирлээ. Энэ агуу жүжигчний одоо буян шингэсэн энэ дээл авсан малгайг бол өмсөж одоо юу гэдгийг одоо бэлгэдлийн чанартай ч гэдэг юм уу ер нь энэ хүний бүх одоо тэр сайхан агуу буянг өөртөө хурааж авахын тулд одоо энэ дээл авсан малгайг нь бол хэрэгжилж ирсэн юм аа. Харин одоо өнөөдрийг хүртэл бол энэ сайхан нөмрийг нь бол би одоо хэрэглээд явж байгаа. Энэ гайхалтай хүний явцыг ингээд өмсгөөр нэг л сэтгэл цаанаасаа дотроосоо нэг л ингээл юу гэдгийг нэг тийм ирч хүчигээд нэг огшоо явчихж байгаа юм шиг
тийм л сайхан болдгийг. Хүчгэлцгээ туулцгаа хөвгдөө. За ингээд Омживын Сэнд таныг одоо өвлийн өвгөн аав нь урьж байна. Тэгээ нэрийг над. За ингээд за миний охин аль өвлийн өвгөн аавас бэлгэн авах гэж байгаа. Гүүгээрээ миний хүү аль өвөн төсч авъя. За ингээд уртнаас л удаан жаргаж аваарай. Өвөөгийнхөө насыг аваарай. За баярлалаа тань. За, Гомсрынгийн Мамдухай миний охин ирж өвлийн өвгөн аваасаа бэлгэн аваа. За, баярлалаа. За. Хүчтэй. Баярлалаа. Өвөөгийнхөө насыг аваарай. За. 문 빙기리테 사슴 모불 나도산 자간 토르 넘슬동 자축이 치미기 사학소산 자간 토르 넘슬동 자축이 치미기 사학소산 신언더 신질때 2017 언더 хэн нэгэндээ бие биендээ урмын сайхан үгийг харамгүй сайхан хайрлж байгаараа хийж бүтээж байгаа нэгэндээ улам ихийг хийж бүтээхийн эрч хүчийг өгч яваараа Монгол сайхан орн маань хөгжиж байна. За баяртай хүүхдүүд минь баяртай өвлийн өвгөн аав нь авс хол айн замдаан гарья. Баяртай хүмүүн миний хүүчин бас өвөшгө өвдөй өвгөн бодох шинжтэй харагдаж байх чинь. За баяртай. Баярлалаа хүүхдүүд минь баяртай. За баяртай. Үнэхээр Гомсрынгаа маань өөрөө шилж, өөрөө зөвшөөрч, өөрөө өвлүүлсэн өвлийн өвгөн аав маань морилж үр хүүхдүүд нь бэлгэлгийнхээ дээдээ гардууллаа. Тэгэхээр их ер нь бол аавтан гэртээ өвлийн өвгөн болдог байв. Өвлийн өвгөний дүрээр орж ирж та нартаа бэлэг өгдөг байв. Эсвэл гэр орондоо танаа гэрийн одоо 31-ний үйл ширнэ ямар болдог байв да? 31-ний үйл шил ер нь тэгэл хүлээлттэй л байна да. Одоо хизээ ирэх үгээл тэгээд чинь хашийн олгч юм бас нэлээ орой болдог байсан. Тэгэл орой болтол нь хүлээгээл тэгээд хизээ ирнэ. Шөнийн 1-2 цагт ч ирж болно. Тэгээд яг ер нь бол тэгэл хүүхдүүдээсэн болохоор чинь сүүлдээ зарим нь хүлээн унтах нь унтна. Тэгэл мо ээж маань л хөрх юм тэгэл өвлөө өвнөөл өгтөж халаа цайтаа өгтөн тийм. Яг зүгээр яг хувцас өмсөд одоо биднэрт нэг тийм албисоор бэлэг гардуулах тийм ёслын ажиллагаанд ер нь цаг хугацаа байхгүй л байсан да. Аавн тий. Цаг наргүй л байж байна. Ганцхан харшиг явуулахгүй ч чинь томоохон албан байгууллагууд тийм их очдог байж байна. Юу гэдэг хариулганд л очдог байж тээ. Гомсрынгаа тэр үлгэрсэн дуу хоолой Монголын мөн ч олон хүмүүсийг хүмүүжүүлсэн баг. Тэр үчи үзэх телевизээр хавар байлаа тийм ээ. Кинонд хариулга тэр үлгэрээс олсон юм. Аавгаа үлгэрээс олгонд юу гэж боддог байв? Би аавынхаа үлгэрийг жоохон байхдаа айгүй их сонсдог байсан. Тэр сайхан үлгэр домгийг ярьж өгснөөрөө Монголын хүүхд багчуудад их олон зүйлийг сургасан байх гэж боддог. Монгол ардын 6 хүүхэд гэдэг үлгэр ярьж өгье. Эртээ урдын цаг тэмгэндээ нэг сайхан үнэтэй нутгийн сайхан цагаан ухаагийн баруун талын нэгэн товцог дээр үе тэнгийн 6 хүүхэд өдрөөр ирж тоглодог байж гин. Бид нар чинь ер нь драмын театрт бол одоо энэ яригдаад байгаа бүх сонгодог зохиолыг бол үзээгүй зохиолууд бол байхгүй. Ер нь байн хүүхдүүдэд агуулж аваачаад бид нар чинь тэр нэг лоошинд одоо зүүнтлийн лоошин дотор ингээд суугаад тэгэл ерөөсөө аавахаа бүх бүтээлийн үүссэн. Тэгэл ер нь зарим үед бол одоо нөгөө нэг дайсан болж байгаа хүний хүүхдийн сэтгэлгээр шүү дээ ингэж
аавыгаа одоо ингэлээ энэ үзий ядах байдлаар хардаг. Тэгээд араар нь ингээл жүжиг дуусахад шууд өрөөнд нь яваад ороход л нэг аав маань хувцас тайлал ингээл байдаг. Энэ бүгдийг бол дайсантайгаа хоёулаа инээж өгөрцөн байж идэг. Хоёрдугаар бид нар аав ээж хоёроо баярлуулахын тулд гэртээ их тийм жүжигчсэн тоглолт хийдэг байсан. Тийм ялангуяа манай тэр 3 дахь ихч тийм их найруулах авьяастай. Одоо инх чаргал гэдэг нэг хэлж сууж байна тий. За найруулах чаргал аав байна. Тэгээ бидний чинь нийлж байгаа манай ихч чинь загинж агаад нэг дүр тоглондоо алтан загсны үлгэр ер нь их дүр хуваарлж өгнө. Жүжигийн үлгэрийн жүжигүүд их тоглоно. Тэгэл ээж аваа хоёрыг аав чинь заримдаа бас нэг хаяа эрт ирнэ. Эрт ирэнгүүт чинь бид нар ч одоо гэр бүлийн баяр болж байгаа юм чинь гэр бүлээрээ цуглаа. Хаяа нэг хоорхон зав гараал гэртээ амраал инхээр зэрэг бидрийг тойруулаад суулгаал тэгэл инээлгээл янз бүрийн хөвгчлөлтэй юм яриад тэгэл дуулаад дуу аялал бид нар бас дагаж дуулаа ардын тулгалдууд болсон. Тийм бас гоё тэгж бид нар бас баясгаж амарч байгаа үед хүүхдүүд бас эрхлүүлдэг гэсэн байна. Тэгээ одоо үр хүүхдүүд нь сайхан гэр бүл төсөж хүмүүжээд бид нар сайн сайхан явж гэн. Энэ бүгдийг маань бурхны орноос ээж аав маань ч гэсэн харж байгаа. Энэ нэвтрүүлгийг ч гэсэн харж байгаа. Тэгээд одоо энэ нэвтрүүлгийг санаачилсан энэ Монгол телевизийн, Монголын үндэсний телевизийнхаа хамт олон та бүгдээ баярлалаа. Энийг сайхан хийж зохион байгуулж байгаа Лёлохгүй танд баярлалаа. Ингээд та бүгд Гомсронгийнхаа ардын жүжигчин Гомсронгийн үр удам хүүхд бүгдээхэн зүгээс эрүүлэн хадж байгаа сайн бүхний хүсээрэж ажлын өндөр амжилт хүсээрээ. Баярлалаа. Ерөөл бацаа. Тэгээд тэр 2000 онд бодогдож байна. Яг ингээ сая бодсон. 42 онд анх театрт орсон гэд бодохоор яг нэг урлагт 60 жил зүтгэснийхээ тайлсан дээр 60 жил амьдарсныхаа тайлан тоглолтыг гэж Дарамын театрт хийсэн. Хавар байлаа тэр нэг хаврын нэг тийм зэврэгэн тийм нэг салхитай өдөр. Монголын урлагт 60 жил зүтгэсэн. Тэгээд би тэр тоглолтыг үзсэн. Тэр лоожин сууж үзсэн. Тэгээд манер би гараад ирсэн чи Гомсрон багш театраас гараад ийшээ явж исэн. Одоо тэр театрын талд нэг хэдэн унгнууд байсан шүү дээ. Тэнд сүүлдээ сүүл үнтер нь хугараад унчихсан. Тэр унгнуудын хажууд очиж зогсчиход иргэд театр руугаа харж нилээ удаан зогсоод. Хар цувтаа нэг шилэп малгатаа шилэпэн салхинд хийчих гээд байгаа нэг гараараа ингэж бариад ингэ цуун сар хар цуун сарманд хийсээд ингэ чараад театр руу хараад зогсож исэн. Тэгээд тэрнээс хойш бол за театрт орсон уу юу тэрийг мэдэхгүй лавл театрын тайлсан дээр гарч тоглоог. Одоо Гомсрон багшийн энэ дүр зураг сүүлчийн дүрг зураг бол надад тэгж харагдаж байна да. Хүүхэд бүрийн хөсөл мөрөөдлийг биелүүлж айл бүхэнд халуун дулаан уур амьсгал хадаж яргал бэлгэлдэж байсан тэрээр зүгээр ч нэг өвлийн өвгний үүрэг гүйцэтгэж ууттай бэлгэн тараагаад явж чаддаг нэгэн байсангүй. Тэр Монголын урлагт Монголын ард түмэнд өөрийг харамгүй бэлгэлсэн өглөгч өгөөмөр буянтай сайхан буурал байлаа. Нэгэн хүнийг бүхэл бүтэн ертөнц юмаа гэж бодвол түүний айс авыг уудлан бүгдийг гаргана гэвэл цаглашгүй хажуулна. Ялангуяа Гомсронгоо шиг ийм ухамсарт амьдралаа гайхалтай сайхнаар өнгөрөөж чадсан бас үргэлжлүүлж яваа мөнхөрч яваа энэ хүний тухай уудлан ярих гэдэг бол амаргүй. Гэхдээ бид энэ нэгэн цагт хамжиж энэ хүнийг та олондоо чадлынхаа хэрээр үзүүлж өгүүлэхийг хичээлээ. Нэвтрүүлэгт маань оролцож Гомсронгоог нэх энэ сайхан үйлсийг мандайлдсан, оройлолцсон, хамтарсан зочид та бүхэндээ баярлалаа. Уртнаас удаан жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөй бидний сэтгэлд өн мөнхөд байдаг. Өн холын алд цагаан сахалтай аавгаа дэлгэрэнгүй өвлийн өвгний дүрээр мөнхөрсөн энэ хүний үйлс бүтээл цагийн цагт цаглашгүй байх болтугай. Сайхан баярлалаа эрхэм үнд үзэгчдээ. Нэвтрүүлгийн дараагийн дугаараар эргэн уулзцгаая. Ялайлаа.